Сайн байцгаана уу хүүхдүүд. За бид түрүүчийн хичээлээр хувьсах гүйдлийнхээ тухай үздсэн өнөөдөр хувьсах гүйдлийн хэлхээний талаар үргэлжлүүлж үзэх гэж байна. За бид хичээлээр юун тухай үзэх вэ? Ямар зорилготой гэдгээ энэ дээр харж ярилцъя. За юуны хувьсах гүйдлийн хэлхээнд байдаг нэг гол элемент бол резистор буюу идэвхтэй эсэргүүцэл юм. За хоёрдугаарт оромог буюу индукц эсэргүүцэл. За гуравдугаарт конденсатор буюу багтаамжт эсэргүүцэл байдаг. За энэ гурван элементийг гурвуулан гин цуваа холбосон үед энд гүйдэл хүчлэн хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг авч үздэг. За энэ хамаарлыг илэрхийлдэг хувьсах гүйдлийн омын хуулийн тухай үзэх нь байна. За мөн хувьсах гүйдлийн хэлхээнийхээ резонансын тухай үзнэ. За хувьсах гүйдлийг гаргаж авдаг үндсэн аргыг энэ дээр харуулж байна. За соронзон орон байна. Соронзны N түлээс S рүү чиглэсэн ийм соронзон орон. За энэ дотор битүү дамжуулагч байрлуулад тэгээд энэ дамжуулагчаа эргүүлэх юм бол энэ жазны хавтгайн нормал соронзон хоёрын хоорондох өнцөг хувирхтай зэрэг энийг нэвтэрч гарч байгаа соронзон урсгал өөрчлөгдөнө. За соронзон урсгал өөрчлөгдвөл цахилгаан соронзон индукцийн үзэгдэл явагдаад энд хувьсах цахилгаан хөдөлгөгч хувьсах гүйдэл бий болдог. За ингээд хувьсах гүйдлийн хэлхээнд байдаг элементүүдийг тус тусад нь авч үзье. За хамгийн эхний элемент бол резистор байдаг. За резистор гэдэг эсэргүүцэл маань тогтмол гүйдлийн хэлхээнч байдаг. За тэрнийг R үсгээр тэмдэглээд нэг чинь бол Ом гэсэн ийм хэмжигдэхүүн байдаг. За R бол ороо LS гэдэг ийм томьёогоор тодорхойлогдгийг хийж байгаа. За хувьсах гүйдлийн хэлхээнд байгаа резисторын тухай авч үзье. За резисторыг яагаад идэвхтэй эсэргүүцэл гэж нэрлэдэг вөхтэй зэрэг энэ хэлхээгээр гүйж яхад резистор дээр дандаа дулаан ялгарч байдаг учраас энийг идэвхтэй эсэргүүцэл гэж хэлдэг. За бид энэ резисторээр гүйж байгаа гүйдлийн хүч хугацаанаас хамаардаг энэ хамаарлал нь E максимум синус омегтэй гэсэн ийм хуулиар явагдаж байна гэж бодъё. За генераторын гаргаж байгаа давтамжийг нью гэвэл омег гэдэг маань 2 пи нью гэсэн ийм хэмжээтэй байдаг. За үйлдвэрлэлийн цахилгаан гүйдлийн хувьд давтамж нь бол голцоо 50 Гц гэсэн ийм давтамжтай байна. Өөрөөр хэлбэл бидний хэрэгжилж байгаа хувьсах гүйдэл маань секундэд 50 удаа хувьсаж өөрчлөгдөж яадаг, чиглэлээ сольж яадаг ийм гүйдэл байна гэсэн үг ээ. За Омын хуулийн үндсэн дээр хүчлээ өчөх юм бол гүйдлийг үрчих нь R болно. Ингэхдээ зэрэг энэ маань E максимум R синус омегтэй болно. Энэ хоёрын хугацаанаас хамаарж байгаа хамаарлыг нь графикаар төслөвл энэ лүү хугацаа авъя. Энэ лүү босоо тэнхлэг дээр нь гүйдлийн хүчээ авъя. Тэгээд бидний байгуулах гэж байгаа график маань ийм синус соёд байх хэвээр. Ингээд тэг гэсэн утгаас эхлэн ихсээд багасаад явах хэвээр. Энэ хугацааныхаа нэгжийг бид хэлбэлцлийн үеэр нэгж болгож авдаг. Ингээд нэг үе, хоёр үе гэсэн ийм хугацаануудыг авчихвал энийг дотор нь 4 тэнцүү хуваагаад бид графикаа зурвал гүйдлийн график маань ийм хэлбэртэй болно. Харин хүчитлийнх нь графикийг зурвал хүчитлийн томьёо маань гүйдлийнхтэйгээ ижилхэн синус функцээр илэрхийлэгдсэн учраас графикийн ерөнхий хэлбэр бол адилхан байна. Мөн энэ лүү давхцуулаад ингээд хүчтлийг авчихвал график маань
далайцны энэ түрүүчийн зурсан графикийн утгаас бол одоо тохирохгүй өөр байна. За ингээд графикаас харахад за гүйдэл хүчтэй хоёр бол анхны акшнд хоёулаа Т-г байж за ингээд хугацаа явахтай зэрэг гүйдэл нь ч ихсээд хүчлэн ихсээд зэрэг максимум утга аваад зэрэг одоо буураад ингэж хувьсж байгаа ийм өөрчлөлтийг бол энэ одоо гүйдэл хүчтэй хоёр маань бол ижил фазтай байна гэж хэлдэг. Гүйдэл хүчтэл ижил фазтай байгаа нөхцөлдөл гүйдлийн хүчтэл хоёрын хормхон утгуудыг олохдоо Омын хуулийг хэрэгжилж болдог. Ингээд бид энэ гүйдэл хүчтлийн график хэрхэн байгуулагдсныг бас зураг дээрээс ажиглая. За одоо энэ график дээр бид хувьсах гүйдлийн хэлхээнд толбогдсон за регистрийн гүйдэл за хүчтэл хоёр нь хугацаанаас яаж хамаарсан бэ гэсэн ийм график харж байна. Ингээд харахтай зэрэг энэ хоёр графикийн хэлбэр төстэй байгаа явдал маань ижил фазтай гэдгийг харуулж байна. За ингээд бид нэг хугацааны явцад энэ маань яаж хөвсөж гэнэ гэдгийг харахын тулд одоо ингээд харахтай зэрэг энэ одоо цэнхэр сумуудыг ингээд ажиглах юм бол яг нэгэн зэрэг явж байгаа. Гүйдэл Т-г болж байхад хүчтэл Т-г за гүйдэл максимум утгатай байхад хүчтэл нь ч гэсэн максимум утгатай. За тэгвэл энэний хажууд дахиад тоглуулъя. За ингэхдээ зэрэг энд бас хажууд нэг хоёр вектор эргээд байгаа. Тэгвэл энэ одоо хоёр вектор бол одоо энэ график дээр байгуулсан гүйдэл хүчлийг бас дүрсэлж өгч байгаамаа. За энэний талаар одоо самбар дээр тайлбарлая. За гүйдэл И тэнцүү И максимум за синус омега Т гэсэн ийм хууль байсан. За тэгвэл энэнийг одоо векторээр яаж илэрхийлдэг вөхтэй зэрэг за гүйдлийнхээ хамгийн одоо максимум утгыг илэрхийлж байгаа ийм одоо вектор авчихъя. Тэгээ энэ дээр бид нэг босоо тэнхлэг аваад тэгээд энэ векторыг нөгөө 2p нь юу тэнцүү омега гэдэг ийм омега гэсэн одоо өнцөг давтамжаар эргүүлэх юм бол за тодорхой хугацааны нэг акшнд энэ маань ийм байралтай болж байгаа. За ингэхдээ зэрэг энэ нь бол одоо p гэдэг өнцөг маань омегаыг үржих нь t болно. Энэ босоо тэнхлэг дээр проекцолчихвол энэ дээр нэг вектор үүсэж байна. Дээр нэг вектор үүсэж байна. За саяын бидний ажигласан тэр хөдөлгөөний зураг дээр энэ векторийн проекцийн хөдөлгөөнийг харуулсан байгаа. За ингээд гүйдлээс гадна за хүчтэл бол бас гүйдлийн хүчтэй яг адилхан ийм одоо хуулиар хувьсна гэсэн. Тийм учраас энэ ижил фазтай векторыг за энэ вектортэйгээ яг давхцуулаад зурчиж болох юм. За түрүүчийн энэ вектор бол гүйдлийн хүчний вектор байсан бол за энэ нь за хүчтлийн одоо вектор болж байна. За ингээд энэ хоёр энэ тэнхлэгийг тойроод зэрэг эргэж яхад энийг y проекцээр проекцсан проекц. За энэ хоёр томьёогоор илэрхийлэгдэж байгаа утга хоёр бол ижлийн байгаа. Т акшнд энэ хоёр бол хоёулаа Т-г байгаа. Гэдэг маань энэ y тэнхлэг дээр энэ хоёрын проекц бол Т-г байсан гэсэн. За тэгэхээр энэ бол одоо яг энэ хоёр цэг дээр байгаа. Тэгэхээр бид энийг тоглуулж эхлэхдээ зэрэг энэ маань энэ цэг дээр шилжиж эхлэх учраас анхны акшнд энэ хоёр вектор бол эсрэг байрлал эзлээд за тэгээд цагийн зүүнний эсрэг эргэн за тэр үеийн проекц нөгөө түрүүн энэ графикийн дагуу гүгээд байсан хөх цэгийн одоо байрлал өндөр хоёр бол яг хоорондоо харгалзна гэдгийг дахичныг харъя. За эндээс ингээд эргэж гэн энэ Улаанбаатар жишээ нь энд ирж байхад энэ дээр бол одоо хамгийн доод байрлалд ирэх зэргээр энэ бол харгалцсан ийм одоо зургууд гарч байна. За хувьсах гүйдлийн хэлхээний конденсатор гэдэг элементийн талаар авч үзье. За хувьсах гүйдэл үүсгэгч нью давтамжтай генератор. За эндээс гарч байгаа гүйдлийг за С багтаамжтай конденсатортой холбоул энд одоо гүйдэл хүчлэн хэрхэн хувирах вэ гэдгийг авч үзье. За конденсатороор гүйж байгаа гүйдэл нь И тэнцүү И0
За синус. За омег Т гэсэн ийм хуулиар өөрчлөгдөж байна. За цэнигийн өөрчлөлтийг хугацаанд харьцуулна гэсэн ийм тодорхойлолтой буюу за D Q за dt гэсэн ийм одоо илэрхийлэгч болно. За тэгвэл эндээс бид за цэнийг нь хугацаанаас яаж хамаарсан бэ гэдэг хамаарлыг олъё. За цэнэгээс авсан уламжлал нь энд ийм хэлбэртэй гарах ёстой. Гэхдээ зэрэг косинус функцийн уламжлал синус байдаг учраас бид цэнийг одоо косинусаар бичиж өгөх нь байна. За Q0 косинус омег Т. За косинусын уламжлал сөрөг синус байдаг. Энд эерэг синус гарахын тулд энэний уртлын тэмдэг бол сөрөг байж таарна. За нөгөө талаар конденсаторын хүчитлийг за цэнигээ ашиглаад олж болдог. За энэ маань цэнигийг багтаамжт нь хуваадаг. За ингэх юм бол хасах Q0 С за косинус омег Т гэсэн ийм хууль гарч байна. За энэ дотор Q0-ыг С-д харьцуулсан харьцааг бид нэр за V0 гэж тэмдэглэж хул VT маань хасах за V0-ыг үрчгэн косинус омег Т гэсэн хэлбэртэй болно. За энэ хоёрынхаа графикийг зурж үзэх юм бол за энэ бол гүйдлийн график. За тэгвэл хүчлийнхээ харахтай зэрэг энэ маань синус функцээр биш косинус функцээр тэгээд сөрөг утгатай тэмдэглэгдсэн байгаа учраас энэ график маань за ингээ график ажиглахтай зэрэг за гүйдэл тэг байгаа агшинд хүчтэл нь бол тэг биш сөрөг бөгөөд максимум утгатай. За ингээ гүйдэл үсгтэй зэрэг энэ хүчтэл маань бол тэг утга руугаа явж байна. За эргээд ингээд хүчтэл буурчих тулахтай гүйдлийн хүч буурчих тулахтай зэрэг хүчтэл нь өсөж байна. За ингэж энэ хоёрын өөрчлөлт хоёр өөр байхыг бол фазын зөрүүтэй байна гэж хэлдэг. За фазын зөрөө нь бол 2-ны π гэдэг зөрөөтэй. За ингэхдээ конденсатороор гүйж байгаа гүйдэл нь за хүчтлээсээ 2-ны π-гээрээ төрүүлж яах гэж хэлдэг. Гүйдэл хүчлийнхээ өөрчлөлтийг бид түрүүчийн дурдсан вектор диаграмаар зурж болно. За энэ лөө гүйдлийн векторыг авъя. E0. За тэгээд энэ маань ийшээгээ за омег гэсэн өнцөг хурдаар ирэх ёстой. За хүчлийг бид бас векторыг тэмдэглэн. Гэхдээ түрүүн одоо ижил фазтай байхад резистор дээр яг нэг чиглэлд авчээсэн бол одоо бид 2-ны π гэдэг өнцгөр зөрүүлж авна. За ингээд саяхан хэлснээр хүчил нь 2-ны π-гээр хоцорч байгаа. За ийм учраас энийг доош нь чиглүүлж ингэж зурна. За тэгвэл энэ хүчтлийн вектор ч гэсэн энүүтэйгээ хамт тойргоор эргэж хувьсвал нөгөө босоо тэнхлэг дээр буулгаж байгаа проекц нь бол нэг нь ийм одоо тэгштгэл үүсгэн за нэг нь бол одоо сөрөг V0 косинус омег 0 тэгсэн энэ тэгштгэлийг үүсгэн. Ингээд энэ хэрхэн одоо хувьсж байгааг бид бас зурган дээр ажиглацгаая. Конденсатор гэдэг элемент маань харагдаж байна. Багтаамж нь бол С байдаг. За энэ график дээр гүйдлийн хүчний хувьсалтыг харуулж байна. За энэ цэнхрээр зурсан болохтой зэрэг гүйдлийн хүчний утга эерэг байгаа мөж. За энэ дээр бас сөрөг байгаа мөж байна. За бид гүйдлийнхээ өөрчлөлтийг болохтой зэрэг график дээр энэ хар өнгөөр зурсан векторээр харуулж байна. Энэ хүчтэл. За хүчтэл бол нөгөө сөрөг утгаас явсан. За сая бидний самбар дээр зурсан энэ хоёр зургийг хоёр салгаад зурж. За энд нөгөө диаграм маань хоорондоо 2-ны π гэсэн зөрөөтэй. За ингээд хувьсалтыг нь ажиглахын тулд энэ дээр харъя. За эхлээд график дээр харахтай зэрэг нэг нь ихсэж яхад нөгөөх нь одоо буураад явж байгаа ийм эсрэг өөрчлөлт харагдаж байна. За мөн энэ дээр энэ хоёр векторыг яг энүүтэй ижил одоо өнцөг хурдтайгаар эргээд за тэгээд проекцууд нь хоорондоо харгалж явах хэрэгтэй. Бид дахиад нэг харъя.
векторийн эргэлт, за тэгээд энэ тэнхлэг дээрх проекц, за мөн энэ одоо синусоидоор хөдөлж байгаа энэ хувирлтуудыг одоо харьцуулж ингэж хараарай. За хувьсах гүйдлийн хэлхээний 3 дахь элемент нь бол ороомог буюу индукцэд эсэргүүцэл юм. За одоо хувьсах гүйдлийн хэлхээнд байгаа ороомогийг авч үзье. За ороомогийг тодорхойлдог гол хэмжигдэхүүн нь ороомогийн индукцэл. За мөн энэ ороомогоор гүйж байгаа гүйдэл нь I0, за синус омег Т гэдэг хүлтэй гэж бодъё. За бидний зорилго бол одоо энэ ороомог дээрх энэ хүчтэл нь яаж хуурч байгаа болоо гэж. За тэгвэл энэ ороомогийн хоёр үзүүрийн хооронд хүчтэл нь энэ ороомогт үүсэж байгаа өөрийн индукцийн цахилгаан хөдөлгөгч хүчийг сөрөг тэмдэгтээ авсантай тэнцүү байдаг. За түрүүчийн хичээл дээр бид энэ өөрийн индукцийн цахилгаан хөдөлгөгч хүчний томьёог үзсэн. За тэр нь L, за DI-г хуваах нь DT гэсэн томьёо байсан. Өмнө хасах тэмдэгтэй байсан. Энд дахиад хасах байгаа учраас ийм томьёо маань за нэмэх болчихж байна. Энэ дээр гүйдлээ орлуулад уламжлал аваад өчвөл за энэ ойлгод синусын уламжлал маань бол косинус омег Т болно. Давхар функцийн уламжлалаар доторх аргументээс нь уламжлал бол эндээс омег гарч ирнэ. За энэ гурван үржүүрийг за V максимум гэж тэмдэглэх юм бол V максимум косинус омег Т гэсэн ийм одоо хэлбэртэй болно. V максимум гэж тэмдэглэсэн бэгтэй зэрэг. За L I0 за омег 3 үржүүрийг тэмдэглэжээ. За энэ маань омын хуультай төстэй илэрхийл харагдаж байна. Тэгвэл омын хуулиар хүчтлийг олохдоо гүйдлийн хүчийг эсэргүүцлээр үрдсэн байдаг учраас L омег 2 үржүүр бол нэг эсэргүүцэл XL гэж тэмдэглээд энийг за ороомгийн эсэргүүцэл буюу индукцэд эсэргүүцэл гэж хэлдэг. За зөвхөн индукцэд эсэргүүцлийнхээ томьёог бичээд харах юм бол энэ маань L-ийг үржих нь омег буюу эндээс энэ XL гэдэг хэмжигдэхүүн бол одоо омегтэй шууд хамааралтай. Гэтэл омег гэдэг маань 2π гэсэн юу гэсэн томьёотой учраас мөн одоо ньютон бол шууд хамааралтай байдаг. Ийм одоо эсэргүүцэл байх нэ. За одоо ингээд энэ хоёрынхоо графикийг зурж үзвэл за энэ бол гүйдлийн хүч хугацаанаас хамаарч байгаа юм. За хүчтэйхээ графикийг зуръя. За ийм хэлбэртэй график үүслээ. За ингээд харахтай зэрэг энэ хоёр маань бас л ижил пацтай биш. Өөр хэлбэл жишээ нь одоо энд гүйдлийн хүч маань өсөж явахад за хүчтэл нь болохтой зэрэг буурч байна. Нэг нь тэг утгатай байхад нэг нь максимум утгатай. За ингээд гүйдэл нь максимум болох төр хүчтэл нь тэг утгаа авч. За ингэхээр бас л энэ хоёрын фазын зөрөө нь бол мөн ялгаа байхгүй. 2-ны P байна. За тэгвэл одоо энэ ороомгоор гүйж байгаа гүйдлийн хүч хүчтэл хоёрын одоо аль нь яаж өөрчлөгдөж байгаа нөхтэй зэрэг. За хүчтэл нь болохтой зэрэг гүйдлээсээ 2-ны P-гээр төрүүлнэ. 2-ны P-гээр төрүүлнэ. За гүйдлийн хүч нь бол хүчтлээсээ 2-ны P-гээр хоцорч байна гэж хэлдэг. За энийг бид мөн одоо график төрсөл дээр ажиглая. За энэ дээр байна. Энэ хувьсах гүйдлийн гэлхэнд холбосон одоо ороомгийн гүйдэл хүчтлийн графикийг бид ажиглах гэж байгаа. За тэгвэл хар өнгөөр зурсан график бол гүйдлийн хүч нь байна. За ногооноор зурсан нь хүчтэл. Ингээд нэг нь тэг утгаас эхэлж байна, нэг нь максимум утгаас эхэлж байна. За энийг мөн одоо энэ хоёр векторээр дүрсэлж харуулдаг. За ингээд хөвсөлт өөрчлөлтүүд нь хэрхэн явж байгааг харъя. За ингээд нэг нь өсөж явахад нэг нь буураад байгаа. Мөн энэ хоёр векторын проекц энэ босоо тэнхлэг дээр хэрхэн өөрчлөж байгааг харуулж байна. За дахиад нэг ажиглын хоёр графикаа бас энэ векторийнхээ проекцтэй холбож хараарай. За хувьсах гүйдлийн хэлхэнд энэ резистор, ороомог, конденсатор гэсэн гурван эсэргүүцэл маань ингэж тус тусдаа хэрэглэгдгээс гадна одоо хоёр нь юм уу эсвэл гурвуулангийн
хэрэглэх явдал их байдаг. За ингээд энэ гурвуулангийн хэрэгжилж байгаа байдлыг авч үзье. За хүйсэх гүйтгэлийн хэлхээнд резистор, конденсатор, оромог 3 цуваа холбогдсон тохиолдлыг авч үзье. За давтамж нь юу? Энд R гэсэн резистор байна. За энд L оромог байна. C гэсэн конденсатор байна. За мөн энэ гурваар гүйж байгаа за гүйтгэлийн хүч нь бол E0 за синус омег Т гэдэг ийм хуулиар өөрчлөгдөж байгаа. За цуваа холболт учраас за ямар ч агшинд эсэргүүцэл оромог за конденсатор 3-аар гүйж байгаа гүйдлийн хүч бол тэнцүү байна. За энэ гүйдлийг бид энэ E0 энэ векторыг төлөөлүүлж авъя. За одоо энэ дээр хүчтэйхээ векторуудыг зуръя. За өмнө ярьснаар резистор дээр хүчтэл бол гүйдлийн хүчтэйгээ ижил пацтай. За ийм ижил пацтай векторыг бол за нэг шулууны дагуу дүрсэлдэг. За гэтэл оромогийн хүчтэл нь болохтой зэрэг энэ гүйдлийнхээ хүчнээсээ төрүүлж явж байгаа. За 2-ны пигээр төрүүлнэ гэж бид түрүү томьёог нь үтсэн. За гэхдээ энэ бол за L дээрх хүчтлийн максимум утга. За энэ нь бол R дээрх хүчтлийн максимум утга. За конденсатор дээрх хүчтлээ зуръя. За конденсаторын хүчтэл нь бол гүйдлээс 2-ны пигээр хоцорч идэг учраас энийг бид одоо доош нь төсөөлүүлэн зурж болно. За V0 C. За ингээд ийм 3 вектор байгаа учраас ийм цуваа холбогдсон хэлхээний нийт хүчтэл нь бол ямар ч агшинд за тус бүрийнх нь хүчтлүүдийн нийлбэр байдаг. Жишээ нь за резисторын хүчтэл дээр конденсаторын хүчтэл, за энэ дээр нэмэх нь оромогийн хүчтэл. За одоо энийг бид энэ 3 векторыг нэмье. Тэгэхээр эсрэг чиглэлтэй 2 векторыг нэмчих бол за энэ векторээс хасагдаад нэг ийм вектор үлдэнэ. За одоо энэ хоёрыг за параллелограммын аргаар ингээд нэмчих бол за энэ дээр V гэдэг ийм хүчтэл үүсэж байна. За ингээд энэ дээр бид нэр одоо орлуулад за V гэдэг маань бол V-ийн квадрат нь за V0 R квадрат дээр нэмэх нь за V0 L-ийн квадрат болно. За одоо Омын хууль ашиглаад V0 R-ийг олж бичвэл энэ бол E0-ийг үржих нь R болно. За V0 L гэдэг маань E0-ийг үржих нь XL болно. За түрүүн бид V квадратыг олж утсан томьёо. За энэ хоёроор параллелограмм маань үүсэж байгаа учраас бид энэ векторыг бичих ёстой. Энэ вектор бол энэ хоёрын ялгуур байгаа. За V0 L-с хасах нь V0 C-ийн квадрат. За одоо бид V0 C-гээ бич. За энэ бол E0-ыг үржих нь XC. За нөгөө талаар XL-ийн томьёог бид түрүү ярьсан. Энэ бол омег L гэсэн томьёотой омегтойгоо шууд борцсон бол хамааралтай. За гэтэл XC нь болохтой зэрэг за омегтойгоо бол уруу хамааралтай байдаг. Омегийг үржих нь C гэсэн илэрхийлэл болдог. За энэ илэрхийллүүдээ бид D томьёон дээр орлуулах юм бол за V квадрат тэнцүү за E0-ийн квадратыг нь хаалтны өмнө гаргачих юм бол
R квадрат дээр нэмэх нь за XL-ээс хасах нь XC-гийн квадрат гэсэн ийм илэрхийлүүлдэг. За нөгөө талаар энэ V-гээ бас Омын хуулиар болох юм бол за энэ бол нийт хэлхээний нийт хүчтэл. За энэ нь болохтэй зэрэг за нийт гүйдлийн хүч болж байгаа. За энийгээ бид дандаа максимум утга гэдгээр нэгэ тэмдэглэчээ. За ангуул энэнийг мөн Омын хуулиар нэг эсэргүүцлэр үржих ёстой. За тэр нь бол хэлхээний ерөнхий эсэргүүцэл. За энийг Z төсгээр тэмдэглэдэг. За ингэхдээ зэрэг энэний оронд за I0 квадрат за Z квадрат гэдээ орлуулчихвал эндээс гүйдлийн хүчнүүд нь хураагдаад Z тэнцүү язгуур дор R квадрат дээр нэмэх нь XL-ээс хасах нь XC-гийн квадрат гэсэн томьёо болсон. За ингээд цуваа холбогдсон R, L, C гэсэн ийм одоо 3 элементийг хэлхээний ерөнхий эсэргүүцэл маань ийм томьёогоор илэрхийлэгдэх нэ. За ингээд график дээр харахтай зэрэг за нийт гүйдлийн хүч, нийт хүчтэй хоёр бол бас нэг шулууны дагуу биш байна гэдэг нь бас фазын зөрүүтэй байна гэсэн үг. За энэ фазын зөрөөг P гэж тэмдэглээд за график дээрээс энд нэг косинусын харьцаа авч үчих юм бол за косинус P тэнцүү за V0R-ийг V0 харьцуулна. За энэ хоёрыг түрүүний одоо олж бичсэн энэ хоёр одоо илэрхийлэлээр орлуулчих юм бол за косинус P гэдэг маань бол R-ийг хуваах нь Z гэсэн хэлбэртэй болдог. За косинус P бол энэ гүйдэл хүчлийн хоорондох фазын зөрөөг тодорхойлж байгаа. Тэгээ энийг чадлын коэффициент гэж нэрлэдэг. За бид Z-ийн томьёог харах юм бол одоо ямар үед энэ хэлхээний ерөнхий эсэргүүцэл хамгийн бага байж болох вэ гэдгийг энэ томьёоноос ажиглая. За ингүүл энэ нэмэгдэхүүн байгаа учраас энэ хоёр дахь нэмэгдэхүүний тэгтээ тэнцчих юм бол Z маань хамгийн бага болно. За ингээд энэ тэг болно гэдэг бол XL нь XC-тэйгээ тэнцүү гэсэн. За энийг омега L тэнцүү нэгийг хуваах нь омега C гэж ингэж тэнцүүлээд за эндээс омега квадрат тэнцүү нэгийг хуваах LC буюу омега нь нэгийг хуваах нь язгуур дор LC. За тэгвэл энд байгаа нөгөө хувьс гүйдлийн хэлхээнд өгч байгаа давтамж маань ийм нөхцөлийг биелүүлсэн үед энэ нэмэгдэхүүн T буюу Z маань хамгийн бага болж байна. За тэр хамгийн бага Z-ийн утга нь бол R-тэй тэнцүү. За ингээд гүйдлийн хүчээр за хүчтэл ерөнхий эсэргүүцэл хоёроор илэрхийлээд бичээд харах юм бол за Z бага байвал гүйдлийн хүч их. За Z их бол гүйдлийн хүч бага байх нь харагдаж байна. За тэгвэл бид Z-ийн хамгийн бага утгыг авбал гүйдэл маань хамгийн их гарна гэсэн үг. За ингээд тодорхой нөхцөлд жишээлбэл давтамж нь нэгийг хуваах язгуурын дор LC гэсэн нөхцөл биелэгдэж байгаа үед хувьс гүйдлийн хэлхээний эсэргүүцэл нь хамгийн бага болоод энэ гитгээгээр гүйж байгаа гүйдлийн хүч хамгийн их болдог энэ үзэгдлийг хувьс гүйдлийн хэлхээний резонансын үзэгдэл гэж хэлдэг. Резонансын үзэгдэл гэж хэлдэг. За одоо ингээд энэ гурван эсэргүүцэлтэй хэлхээн дээр гүйдэл хүчтэл хэрхэн хамаарч өөрчлөгдөж байгааг зураг дээр ажиглая. За хувьс гүйдлийн хэлхэнд толбосон резистор, оромог, конденсатор 3 байна. Энэ гурвыг цуваа холбож за ингээд энэ гурав дээр зөвхөн одоо хүчтэл нь яаж хувирч гэнэ гэдгийг авч үзэх юм бол за эсэргүүцлийн хүчтлийг энэ бор өнгөөр графикийн зурсан байна. За оромогийн хүчтлийг энэ ногооноор зурж, конденсаторыг цэнхрээ зурж. За энэ гурав маань нөгөө фазын одоо зөрөөнөөс хамаарат ингээд нэг нь тэг утгаас эхэлж байхад нэг нь эерэг максимум утгаас нөгөөх нь сөрөг максимум утгаас эхэлж байна. За энэ гурван графикийг яг тухайн акшнд хооронд нь нэмэх юм бол энэ улаанаар зурсан график буюу хэлхээний ерөнхий хүчтлийнх нь график гарна. За тэгвэл энэ хажууд нөгөө вектор диаграм дээр мөн л өнгөөр резистор, конденсатор,
За оромгийн хүчтэй энэ 3 векторээр за тэгвэл эхлээд энэ хоёрыг нэмэхдээ зэрэг хасагдаад вектор гарна. Энэ хоёрын нийлбэр нь энэ улаанаар зурсан ерөнхий хүчил харуулж байгаа вектор. За ингээд энэ маань цагийн зүүнний эсрэг омег хурдаар эргэнэ гэдэг нь энэ тэнхлэг дээр авсан энэ проекц хувирах хэвээр. За энэ хажууд нэг проекцоо зурсан байна. За энэ проекцийн хувирал энэ 3 график дээр хүчтэй хувирч байгаа. За ингээд хугацааны нэг акшнд байгаа учраас яг л нэг босоо шугам дээр байгаа. Гэхдээ нэг нь ихсэж яхад нэг нь багасаад хувирна. За энэ проекцийг ч гэсэн ингээд харуул одоо энэ 3 одоо проекц хэрхэн хувирч гэнэ гэдгийг бас энэ дээр хувиралтайгаа бас адилтгаж дахиж харъя. За энийг дахиад нэг ажиглая. За одоо хичээлийнхээ даалгаврыг өгье. За даалгавартаа сурах хүчгийн за 145-аас 149 дугаар хуудасны хичээлийг уншин. За тэгвэл энэний уртлын хувьсгүйдлэг гэдэг сэдвтэй маш холбож одоо үзэж энэ учир шалтгаанаас ойлгогдно. За ингээд хичээлийн уншиж үзээд за 150-аас 151 дугаар хуудасны за дасгал 10-аас 16-г удаж ирээрэй. За ингээд хичээл дуусч байна. За баяртай.